Сайн байцгаана уу? 100-100-ны ерөөл дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 5 аккорд ашиглаж байгаа. Эхнийх нь до мажор, ре минор, соль мажор, ля минор, сүүлийнх нь фа мажор. Бүтэн барьцдаггүй бол 1-р хуруугаа аваад 1-р ладны 1 2 дугаар утсан дээр тавиад 5 дугаар утснаас доошоо. За энэ хэцүү байх юм бол 3 4 дугаар хурууг аваад зөвхөн 3 дугаар хурууг 3 дугаар ладны 4 дугаар утсан дээр тавиад 4 дугаар утснаас доошоо. Ингээд тоглоорой. За эхлээд ашиглаж болох цохилт маань доошоо, доошоо, дээшээ, дээшээ, доошоо, дээшээ. Тоонд үзүүлвэл 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И 1 И 2 И 3 И 4 И. За дууны нэг мөрөнд саяны цохилтыг 2 удаа буюу нэг мөрөнд 2 аккорд байгаа учраас нэг аккорд дээр нэг бүтэн цохилт хийгээд явах таарна гэсэн. За эхнээс нь хараарай. До мажор, ре минор, соль мажор, до мажор, ля минор, ре минор, соль мажор, до. За ингэ явчих юм. Ингээл яваад тахна. За жишээ олгоод эхний багийг дуулаад үзье. Цохилтоо бас өөрчилж болно. Доошоо, доошоо, дээшээ, дээшээ, доошоо, 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 дээшээ. Тоонд үзүүлвэл 1 И 2 И И 3 И 4 И И 1 И 2 И И 3 И 4 И 1 И 2 И И 3 И 4 И. За энэ цохилтоораас тоглож болно. Мөн адилхан нэг аккорд дээр нэг бүтэн цохилт хийгээл явна гэсэн үг. Явчихна. Манайхаас гаргасан гитар, укулеле хөгжмөнөр тоглох боломжтой 3 цуврал номыг дараах сайтаар илүү хямдралтай худалдаа аваарай. 2 дугаар бадгаа энэ цохилтоороо жишээ олгоод дуулаад үзье. Ингээл болох нь 3 дугаар бадаг мөн адилхан. Ер нь бол 4-ний 4 хэмжээтэй ямар ч цохилтыг ашиглаад тоглож болно гэсэн үг. Та бүхэндээ амжилт хүсье. Ойлгохгүй зүйл ах юм бол сэтгэл хэсэгт бичиж асуугаарай. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартва. Баярлалаа. Баяртай.